Нэгэн А бүлгийн чадвараа ашиглан усан байсанд оролдож буйгаар 3 дугаар бүлэг маань эхэлнэ. Тэдүрэл хуралдаан буюу Тодороки Бакуга Мидори 3-ыг гараанаас гарах гэж байхад Айзава багш орж ирээд дөнгөсөө бассейн ашиглах цаг чинь дуусчихлаа. Одоо харьцгаа гэд тэднийг тараа. Маргааш нэрийн бэлтгэлд явахаар сургуулийн гадаа цуглах ба энэ удаагийн бэлтгэлд нэгэн А болон нэгэн Б бүлэг хамт явахаар болсон байдаг. Ингээд бүх сурагчид бүрдснээр замдаа гарна. Эсрэг явсны сурагчдын автобус зогсох ба энд зэрлэг муужаанууд гих бүлгийн хоёр баатартай танилцсан. Мандалай гэх баатар нь бидний байрлах газар дээр уулын бэлдэх ба. Одоо 9:30 болж байна. Хурдан явж чадвал үдээс хойш ихэд очихно. Харин 12:30-аас хойш атсан хүмүүст орой бол байхгүй шүү гэдэг. Сурагчид тоглож байгаа айлгуудаа гээд гайхаад зогсож байхад Фиксибо паркстын нураас сурагчдыг доош унгаснаар ялцчгүй шидийн амьтдаар дөрвөн ойг явган тулгаас сур сонголт болно. Бидний ойроо аруу буюу чулуун магсууд дайрч эхэлнэ. Шожи жирээр чадвараа ашигласан магсууд хаанаас ирж байна, хэд байна гэх мэдээллийг өгч бусд нь тэднийг устган алхамаар ойрцоор эцэст нь юм ядарч өгч юмс кемп дээр чадна. Кемпд ирмэгчдэд кемпи дүрмийг танилцуулдаг ба энэ үед Мандалай Индүү Котаг харуулна. Кото баатруудад дургүй. Учир нь түүний эцэг нь баатрын ажлаа ээж явахдаа бусдад алуулсан байдаг. Мидори түүнтэй танилцахаар төхөн очиход Бодоку боршуурын цагаад амнаа. Зэрлэг мужаанууд өнөөдөр л гараа гаргаж хоол иж өгөн шүүгээд сурагчдыг гэцээд өгсөн хамтдаа олоор дайлдаг. Маргааш нь шууд л бэлтгэл хэлнэ. Нэрийн бэлтгэлийн гол зорилго сурагчдын чадварын хүчийг нэмэгдүүлэх, тэсвэр хадгалалттай болох байдаг. Сургууль хэлсэн цагаас буюу 3 сарын хугацаанд хэр өөрчлөлт гарсныг харцгаагээд жил эхний өдөр авдаг бөмбөг шийдвэрлэх шалгалтыг Бакугоос дахин авдаг. Гэтэл чадварын хүч нь сүүлийн 3 сар огт нэмэгдээгүй гэдэг нь Бакугогийн шийдэлтэй ойлгомжтой болдог. Тэр хичээлийн эхний өдөр 705 м шийдсэн бол энэ удаад 709 м шийддэг. Эцсийн солигдоход хорон санаатны албанд хэдэн хүчрэг хорон санаатнууд нэгдсэн ба Чигараки эднийг тэргуун шугамынхан гэж нэрлээд ямар нэгэн хорон төлөвлөгөө боловсруулж буй хэсэг гардаг. Сурагчид багш нарын замраа чадвараа ахиулах дасгалуудыг өдрийн дур шийдэв. Зэрлэг мужаанууд багын 4 гишүүнтэй ба олныг амарсан чадваруудынхаа ачаар олон сурагчидтай зэрэг харьцаж чадварыг богино хугацаанд сайжруулж чаддаг тул тэд хэрийн бэлтгэлийг хамтран явуулдаг. Богдол, чадвар, хайгуул. Харсан зүүнийхээ давуу тал, сул тал байршилгээд бүх мэдээллийг гарын арган дээрээ байгаа юм шиг л мэднэ. Бэлтгэлийн үеэр сурагчдын сул талыг илрүүлж түүнийг нь сайжруулна. Фиксибо, чадвар, хөрсний урсгал. Хөрс чулуу зэргийг өдөрдох чадвартай ба нэрийн бэлтгэл үеэр сурагч бүрт өөртөө тохирсон бэлтгэлийн талбайг бэлдэж өгнө. Мандалай, чадвар, телепат. Шууд алсын танаас олоонд мэдээлэл дамжуулах болон бодол унших чадвартай. Бэлтгэлийн үеэр олон сурагчтай зэрэг харьцаж зөвлөгөө өгнө. Бар, чадвар, уян бие. Тэрээр уян хүчрэг биеийг ачаар гаргууд тулдаг. Тулааны бэлтгэлийг хангана. Өдрийн урт бэлтгэлийн дараа сурагчид хоол хийж идцгээж байх үед Котаг нэгтж ганцаараа явж байгааг харсан Дэку хоол авч өгөхөөр араас нь дагаж очино. Кота уурлаж "Биний тусламж хэрэггүй" л байна. Энэ үед хорон санаатны албаны тэргуун шугамын 7 нөхөр сурагчдын кемпийн ойролцоо ирсэн байдаг ба үлдсэн 3 гишүүнээ ирэхээр төлөвлөгөөгөө эхлүүлээгээд ярилцдаг. Сурагчид ёстой ядарч хөтлөө бэлтгэл хийцгэн. Ялангуяа удирдлын шалгалтанд онсон нэмэлт хичээлийнхэн Айзава багштай их л зурлална. Дараагийн бэлтгэл бол шөнө дунд тэгдэх зориг шалгах бэлтгэл. Анги дотроос 2-2-ороо баг болох бөгөөд араас 3 минутын зайтай гараанаас хөтлөж маршрутын дагуу явж туулах замын голд байрлуулсан өөрсдийн нэртэй самбарыг авчирна. Энэ үед нөгөө бүлгийн тэдний биедэн хөрлөгөө чадвараа ашиглан айлгах ёстой ба аль олон удаа нөгөө ангийнхныхаа өмдөнтөн шилжсэн ялна гэдэг. Цуглаагаар Токоями Шожи, Бакуга Тодороки, Агакура Жиро, Яоёро Зааяма, Урарака Асуй, Ожиро Мината, Ида Кота баг болдог бол Мидори ганцаараа хамтрагч үлддэг. Ингээд бэлтгэл эхлэх ба эхлээд А бүлэг замаар явж Б бүлэг айлх харуулдаг. Айзава багш нэмэлт хичээлийнхнийг анги руу наваачиж онлайн хичээл заах гэж байж байхад Мандалай чадвараараа түнд хэн нэгэн тэднэрүү дайрч буй тухай хэлдэг. Айзава багш тэдэнд туслахаар яран гарах ба ой бүгдээ хортын давтцыг харахтай зэрэгцэн хажуу талаас нь Даби нэлээд хүчтэй гэмээр цэнхэрдүүлэх гарган дайрна. Дайралтаас Айзава болтож түүний чадварыг арилгаад дараа давна. Гэтэл энэ жинхэнэ бис зүгээр л хуулбар байх ба лааны тусыг л урсаад халахулна. Хорон санаатны нэгнийхэн чадвараар ойд ирчгтэй хор тэгээр бүрхэгдсэн байх ба Спиннер Магнагийн хоёр хорон санаатын гинтийн дайралтаар Фиксибобыг ухаан алдуулгаад бид хорон санаатны албаны тэргуун шугамынхан байна. Бид Стений үйл хэргийг үргэлжлүүлнэ. Өчрхөг жинхэнэ баатар биш л бол өхөх ёстой гэдээ дайрснаар тулаан эхэлнэ. Харин Мидори Котаг ойр болон кемпд байх үг мэдээд өчигдөр очисон газарт нэрэхэд нэг хорон санаат яг түүнийг алах гэж байхдаа зэрэгцэн амжиж аварна. Мидори Котаг аварч байхад утсан нэвдэрч бусадтайгаа холбоо тасарсан тул түүнтэй зайлшгүй нэгэн эсрэг нэг тулдаж ялхаас өр сонголт болно. Тэрний чадвар нь булчин ургалт бөгөөд булчингаа харьсандааж багтан буй хэмжээгээр ургалж ас зэрэг хурд үжиг гаргадаг. Тулааны үеэр тэдний банд Бакуга ба
түүнийг амьдаар нь барьж толгойлох шигаар гэд үргэж өгөх ёстой гэд амлалтдаг. Виктория хүнд бэртэж гараа хавуулсан ч улааны төсөлд өөрийн хүчээр 1 сая хувь гаргаж түүнийг ялаад Котог аваад тэндээс явна. Гэтэ Викторигийн баруун гар бол давах юмгүй болдог. Өмнө нь зүгээр 100% хүч гаргахад бол гар нь яаж шуурдаг байсан бэлээ те. Ксенодо бүрийн өмнөх гаргадаг байсан учраас бүр 10 дахин хүч гаддаг. За тэгээд цаашаа явж байхдаа Айзава багштай тахба Котог үлдээгээд Мандалай руу явна. Учир нь Айзава багш сурагчдад өөрсдөө хамгаалахын тулд чадвараа ашиглах зөвшөөрөл өгдөг ба Мандалайн чадвараар бүх сурагчдад дамжуулах боломжтой. Ингээд Midoriya Мандалай дээр ирж Айзава багш сурагчдыг чадвараа хорон санаатнуудын эсрэг ашиглахыг зөвшөөрсөн. Бас тэдний байвал Бакуго гэдгийг сурагчдад хэлүүлдэг. Midoriya цааш явах гэхэд магнит түн рүү дайрах ба спиннер түүнийг зогсоодог. Учир нь баатри алуурчин Нистийн түүнийг аварсан. Тэр бол түн төлөөн зөвшөөрөгдсөн нэгэн гэдэг. Бакуго Тодороко явж байхдаа түүт хийгэх сэлмэн шүтдээ түүнийг замбрааг ургуулж чаддаг хорон санаатандаа тулгарч ухардалд орно. Энэ үед Midoriya Shoji Tokoyami хоёрыг олж ирэх ба тэдэн рүү хорон санаатанд дайрах үед анхгүй эрхэн Dark Shadow-ыг гаргасан ч харанхуй шин тулд түүнийг удирдлагаас хаалцсан байдаг. Ингээд Midoriya нэгэн санааг сэтгэх ба Dark Shadow-ийн анхаарлыг өөрсдөө татж дагуулж явсаар Todoroki Bakugo хоёрыг олж тэдний гал болон тэсрэлтээр гэрэл үсгэж Dark Shadow-ыг номхолох байдаг. Зам дагуу явсаар Todoroki Bakugo хоёрыг олж очих ба хүчрхэг Dark Shadow нөгөө урт сэлмэчүүдтэй орон санаад нэг зүгээр л нэлээд цаас шиг базаад ирчин. За тэг яг энэ үед нь Бакуго Тодороки хоёр гэрэл гаргаж Dark Shadow-ыг номхолдог. Тэд хоорондоо ярилцсан Бакугог дундаа оруулж кемп хүртлэн хамгаалж явахаар болдог. Яояро зүүгээрэн баг бүтээж ойр орчмын сурагчдад өгдөг. Тэцүү багш нарт туслана гэд явах гэж байхад Кендо багш нарт туслах хамгийн зөв сонголт бол хортыг ядгаруулж буй хүнийг ол зогсоох гэдэг ба тэцүү ч санал нэгдэг. Тэд хортын төв зөрөө ойртох зэмхий улам өтгөн бол зам нь харагдахгүй болж эхэлнэ. Түүн рүү ойртож буг анзаарсан хорон санаат нь тэцүүрөө будаж маскыг нь эвддэг. Тэцүү ансгалж чадахгүй хүнд нөхцөл байдалд ороход Кендо гараа томруулж ойр орчмыг сэвэн холдуулж хорон санаат нь мастаар дийл гарах агшинд тэцүү өвчлөд арилгаж ухаан алдуулаад хортыг арилгаж чаддаг. Бэнүүд асуу Урарака хоёрлоо тоогоо дайрах ба асууг үсээр нь модон лоож ороход Урарака даруулан унана. Чамаас надтай адилхан хүнд дурлсан хүний үнэртч ингээд анхаарлыг сарниулах үедээ нэг төхөөрөмжөөр цэцэг нь соруулж авахдаа зэрэгцэн Midoriyaтай хамт яваа хэд ирснээр тоогоо зогцдог. Бакуго кемпд аюулгүй өргөх хэрэгтэй нь хамт явцгаа ихэд асуу Урарака хоёр гайхан Бакуго хаан байгааг асуугаад арагшаа харуул Бакуго Tokoyami хоёр байдаггүй. Mystic Compress эднийг чулуу болгосон байдаг ба бусад хорон санаатнуудтай байг барьсан тулсан газраа 5 минутын дараа уулзъя гэж мэдээснээр хорон санаатнууд болон тэдний авчирсан номчоос тушаалыг биелүүлэн буцдаг. Яояро зурдан сэтгэл GPS бүтээгээд нэгэн байгийн аваасаагаар номогийн бит хагнуулдаг. Даби тухайсаа дахин нэг хөлбөр бүтээл гэж кемпрүүд ярина. Тэг хүн бүрийн мэддэг баатар эрт зодохгүй мөхөн хорон санаатны албаянуудаа яллаа гэд бид ороо өгшөдөд Айзава багшиж халбаг боллоо төвсөлнэ. Tokoyami Bakugo хоёрыг алцээ араас нь нөөц төлөвлөгөө гаргана. Urarakaгийн чадвараар жингүүдэж асуугаар шийдвүлээд Mr. Compress-ыг гүйцэж чадна. Мөргөж онгох үедээ Кремантан байсан хоёр жуулг авсан ч туршлагатай хорон санаатаа гэсэндээ яг жинхэнэ хоёроо амандаа хийсэн болж таарна. Ингээд Kurogiri портал үсгэж тэд нэгээр явж эхлэхдээ зэрэгцэн Аояма лазераараа бодож Mr. Compress-ыг онцноор амнаас нь хоёр чулууг унгана. Shoji нэг чулуугийн шүрээ авч чаддаг бол хоёр дахь чулууг нь Todoroki яг авахын даван дээр Dabi бариад авдаг. Shoji-гийн булаач чадсан чулуу Tokoyami байх ба хорон санаатны албаа ирсэн зэрлөө биелүүлж Bakugog аваад явцгаана. Алсгын дараа тусгайхан эмнэлгийнхэн болон цагдаа нар ирж 3 хорон санаатныг баривчилж Midoriyag түргэний машинаар эмнэлэг төрөхөөр явна. Маргааш нийтэн цаа хөвлөл мэдээллийнхэн UA Баатрын сургуулийн үүдэн цугларчээ. Сургуулийн багш ажилчид нөхцөл байдлын дараа хуралдаж байх үед Tsukauchi агуучд руу залгаад хорон санаатны албаны сүүлнээс бариад авах шиг боллоо. Нэгэн нүрэнд ойдолтой залууг эзэнгүй байрлал руу орж ихийг харсан байна. Тэнд хорон санаатны албаныхан нуугдж иж магадгүй гэдэг. Эцсийн солигдоход Midoriya оржээ. Ангийнхан дүүнийг эргэж ирэх ба тэр 2 өдрийн турш ухаангүй байсан гэдгээ мэддэг. Kiroshima явж Bakugog орцгоё. Yaoyorozo GPS бүтээж номод суулгасан ба илрүүлэгч төхөөрөмж агуучд нь өгж байгааг харсан. Тэгэхээр Yaoyorozоос гүйж байгаа дахиад нэг бүтээл хийдэг. Энэ санаа нь ангийнхан таалагдахгүй ба баатруудад төвөг утгаас цаашгүй гэцгээдэг. Midoriya-гийн гар бүрэн идгээгүй байгаа ба эмч гарын чинь булчин ширхмэс яс гэдэл бүгд хэдээс угаагдаж аимшигтэй гэмтсэн байсан. Дахин 2-3 удаа гараа гэмтэвэл эргэн сэргэх боломжгүй. Гараа ашиглахгүй амьдрна гэсэн үг гэж хэлээд Koda түн цагтаа үлдээснийг Midoriya дүгнэ. Захианд Өмсгөвчин загсан доочлаарай. Намайг танихгүй байж авсанд баярлалаа. Дараа өөрийн биеэр байж талархсаа эсэрхийлмээр байна. Иймээс хурдан эдгээрэй. Kodagаас гэж бичсэн байдаг. Midoriya ээж рүүгээ залгаан эмчилгээ дуусч хөдлөж тар болж эмнэлгээс гарч буй тухайгаа хэлээд нэг хийх ажил байгаа. Маргааш өдөр харьяа гэдэг. Харин энэ үед ээж нь санаа зовсон байдалтайгаар миний хөө UA Баатрын сургууль явах болж болохгүй юм уу гэж хэлдэг.
Ингээд Midori амжигаас гарах ба Hiroshima, Todoroki, Yaoyorozu, Ida нартай Бакугог аврахаар Yokohama авто руу метронцон. Энэ үе цагдаа нар шилдэг баатруудыг цуглуулан хорон санаатны албаны нуугч байж бол хоёр газар руу хуваагдан дайрлэхээр төлөвлөгөө боловсруулж идэв. Мэдээний сугууд болон амтай болгоно нь хорон санаатны албаны халдлага болон Бакугоо олгойлгдсон тухай ярьцгаана. Энэ нь Shigaraki-д ихээхэн таалагдана. Тэрээр Бакугог өөрсдийн бүлгэнд нэгдүүл хүсэлтэй байгаагаа хэлнэ. Бакугош та нартай нэгдэж хорон санаатан болсноос үхсэн мэн дээрээ л. Манай хэд Yokohama хотод ирсэн байх ба дүрээ хувиргацгаана. Энэ үед хэвлэл мэдээллийг Yui Баатрын сургуулийн захирал болон анги удирдсан багш нарын хэвлэлийн байгууллага орон даяар шууд хамжуулж байх ба халдлагад өөрсдөө буруутан уушлуулгууч сэтгүүлчдээ асуултанд хариулж эхэлнэ. Үүнд нь ард иргэд уурлан Yui Баатрын сургуулийг буруутгаж байгаа нь илт байна. Shigaraki Баатруудыг яагаад зэмлээд эхэлвэ? Бид ердөө нэг хоёр хаалтаа гаргасан төдий шүү дээ гэд инээс нэ. Бид ялах төлөвлөгөөтэй байгаа. Чи ч гэсэн ялах дуртай биз дээ. Бидэндээ нэгдэхэд Бакугог ятгана. Бакуго тэдэндээ нэгдэх гэж байгаа юм шиг дүр эсгэж аваа тайжуулаад шууд л Shigaraki руу дайрдаг. Намайг танай тэнгүүдийн албанд шууд нэгдэчгээр тэнэг амт ингэж бодоо юу? Ядаж өвдөх сүгдөөд гоох хэвээр юм шиг байдал цагаж байх үед гаднаас агуу хүчнэр ахласан багийнхан ханыг нь цөм цөхөд орж ирээд бүгдийг нь хүлж Kurogерийг ухаан алдуулдаг. Энэ үед манай GPS-ийн байртаар олж ирээд цонхоор нарахад олон дооны номоо байгааг нь харагддаг ба West James-дээр ахласан баатуурдаж тухайн байрлал руу дайрч номоо нарыг барина. Gran Torino нийт нэгэн төлөө хаана байгааг хэлэхдээ зэрэгцэн гинэт портлоод нэгдэж олон тооны номоо нар гарч ирж харин хорон санаатны албаныхан болон Бакугоо шилжиж алга болдог. Харин нөгөө дайралтын баг руу энэ бүхний ард байсан нийт нэгний төлөө дайрч West James-ийг алдаг. Үүнийг харсан манай хэд шоконд орж айсандаа хөдлөж чадахгүй тагшин зогсоно. Энэ үед хорон санаатны албаныхан болон Бакугоо шилжиж ирэх ба нийт нэгний төлөө дахиад бүтлгүүдэх шив Shigaraki. Гэхдээ хэзээж битгий бууж өг. Хэдэн ч удаа байсан дахин ихэл. Үүний тулд би байна. Энэ бүгд чиний төлөө гэдэг. Агууч тасар урд дээж нийт нэгэн төлөөтэй тулдаж эхлэх ба агуучныг цохиж холдуулаад ямар нэг чадвараараа Kurogерийг өдөрдөж порталыг нээн. Агуучд нь Бакугогийн байгуулал өөрийн бүрэн хүчээрээ тулдаж чадахгүй байгааг Midori анзаарч төлөвлөгөө боловсруулна. Тэрээр Hiroshima-г бамбай болгон урдаа бариад Midori Ida хоёр хурдавч Todoroki-г мөсөн замдаа бүр явж Todoroki хүчин өсрөөд Бакугоо тэсрэлт үүсгэнээс чирээд тэдэндээ нэгдснээр тэндээс аюулгүй зогтож чадна. Нийт нэгний төлөөж Магныг өдөрдөн түүний чадвараар хорон санаатнуудыг портал руу оруулдаг. Ингээд нийт нэгний төлөө болон агуу хүчтэн хоёр халдтуулахаар боллоо. Агуу хүчтэн нийт нэгний төлөөрөө дайрах ба энэ үед өдрийн хязгаартаа хүрч түүний баатрын хувьд хэсэгчлэн арилж эхлэхдээ зэрэгцэн нийт нэгний төлөө хариу дайралтай. Энэ дулааныг дэлхийд даяар шууд дамжуулж байдаг. Нийт нэгний төлөөгийн дараагийн дайралтаар агуу хүчтний баатрын хувьд нь бүрэн арилдаг. Ингээд дэлхийд даяар түүний яс арьс болсон төрхийг харж шоконд орцгоодог. Энэ үед нийт нэгний төлөө хорон санаатны албаны толгойлогч гэх Shigaraki агуу хүчтний багш буюу түүнд нэгэн нийтийн төлөв өвлөсөн Нанагийн хүзээ хүү гэдгийг илчилдэг. Агуу хүчтэн ялгадах болоогүй байна гэд өөрийн байгаа бүх хүчээ баруун гарандаа хөрөмжлүүлдэг. Нийт нэгний төлөөч хүч нэмэгдүүлэх бүх чадваруудаа нэг гартаа хөрөмжлүүлээд тэдний дайралтууд халц мөргөлдөнө. Халц мөргөлдөөний дундуур агуу хүчтэн баруун гараа зайласаж бүх хүчээ зүүн гартаа шилжүүлж нийт нэгний төлөв навс эдлэнийг зөхөд авна. Энэ үед нь хариу үйлдэл үзүүлэх гэхэд нь хүчээ эргүүлэн ивүүчгүй бяцарсан баруун гартаа шилжүүлж эцсийн цохилтоо хийж ялдаг. Сүүлчийн удаа их тайвны бэлэг тэмдгийн хуваар яснаа илэрхийлж гараа өргөнө. Ингээд цагдаа нар нийт нэгний төлөө баривчилж авч явах ба агуучтан камер руу зааж дараа нь чиний ээлж гэж хэлдэг. Энэ Midori-гийн сэтгэлдүүч Midori асгартлаа байлна. Бакугог цагдаа нар авч явж мэдүүлэг авахар болно. Агуучтан дээр Gran Torino Tsukkachi хоёр ирэх ба би Shigaraki-г олно. Харин чи Midori болон Yui сургуульдаа л анхаарлаа хандуул гэдэг. Энэ үед Todoroki гэртээ ирэх ба түүний аав болохын даваар ийм байдлаар номер 1 баатар болохыг хүсээгүйгээд галзууртлаа урлаж байна. Орон Midori гэртээ амархаар хөвтөж байхад агуу хүчтэн уулзаа гэдэг. Ингээд далайн хэрэг дээр уулзах ба агуу хүчтэн сүүлийн дулаанаас болж чадвар нь бүрэн шахагдаж дахин баатар байж чадахгүй болсон тухайгаа хэлдэг. Ингээд сүүлийн үеийн халдлагуудаас болж Yui баатрын сургууль сурагчдаа хамгаалахын тулд сургуулийн хашаанд барьсан доктор байранд байлгахаар болж бүх сурагчдын эцэг гэхээс зөвшөөрөл авснаар тэд нүүж ирнэ. Aizawa багш тэднийг хүлээж авах ба доктор байрны дүрэн болон байрлах өрөөнүүдийг нь танилцуулна. Маргаашнаас нь шууд бэлтгэл хийх ба удахгүй болох баатрын дүрэн үнэлгээ шалгалтаас өмнө доройж өөрсдийн гэсэн хоёр тусгай дайралттай болох хэрэгтэй гэдэг. Ингээд сурагчид өмсгөлөө өмсөн гамма заалан цугларна. Амарцны үлдсэн 10 өдөртөд чадварын хүчээ 2 дахин нэмээс гадна тусгай дайралттай болох хүндхэн бэлтгэлийг хийх нь ойлгомжтой болно. Бэлтгэлийн үеэр агуу хүчтэн ирэх ба Midori тандан чигтэрхийг наваад дуурайх гэж хичээгээд байна. Өөрийн гэсэн чадвараа ашиглах, хэв маягтай болох хэрэгтэй гэж зөвлөдөг.
Midoriya сайжруулалтын өрөөрөө туслах төхөөрөм захиалж идэхээр очих ба Uraraka эд ойрч бас ирдэг. Ингээд тэнд Хацумегийн ярианаас заавал гараа биш хөлөө зэсгэж болох юм гэдгийг ойлгож хөлөөрөө тулдаг бэлтгэл хийж эхэлдэг. Амралтын хугацаа дуусч баатрын төрөө үнэмлэх авах шалгалтын өдөр болно. Энэ шалгалт нь Японы бүх баатрын сургуулийн сурагчид бүртгүүлсэн байдаг. Шалгалт нь нийт 1540 хүн бүртгүүлснээс ердөө 100 хүн дараагийн шатанд шалгарах боломжтой. Эхний шатны дүрм нь сурагч бүр өөрсдөө биеийн ил харагдах хэрэгтэй 3 байг наах ба хүн тус бүр 6 бөмбөг өгнө. 3 банд гуруулаа оногдсон сурагчид хасагдах ба эхний 2 байг хийн онцноос үл хамааран 3 дахь байг нь онц үнийг ясан тооцно. Нэг хүн 2 хүнийг хасч байж дараагийн шатанд шалгарна гэдэг. Шалгалт эхлэхдээ зэрэгцэн бүх шалгуулагчид UA Баатрын сургуулийн руу дайрдаг. Энэ шалгалтыг өөрөөр UA нэццэлт гэж нэрэлдэг. Учир нь UA спорт өдөрлөгөөс болоод тэдний чадварыг бүгд мэддэг тул UA Баатрын сургуулийн хувьд том сул талтай байдаг гэсэн үг юм. Нэгэн бүлэг хамтдаа байж нэг хамгаалж шалгалтын тэнцэх бодолтой байсан ч газар хөдлөх чадвартай нэг нөхөр газар сан дижиж манай эдийг 2-3-аар нь хэдийн хэсэг салгана. Midoriya Sera Uraraka 3 хамт байх ба анхаарлыг нь сарниуж байх орондоо Сериогийн тууцыг Uraraka жимгүй дүүлж байгаад тэдний дээрээс унгаж газарт нааснаар олгон шалгуулагчдыг хасч дараагийн шатанд шалгарна. Todoroki руу харин өнгийн хувцастай нинжа шиг нөхдөд дайрсан ч амархан гэгч нь хураад бүгдийг нь хөлдөөж байгаад ялж дараагийн шатанд шалгарна. Яоёрозу Асуу Шожи Жиро дөр өнөг байрлалд орох ба тэднэрөө өндөр IQ гэх чадвартай охиноор өдөртөөсөн бүлгийн дайрч гүн байдалд орсон ч гэсэн Яоёрозугийн төлөвлөгөөний дагуу ялж чадна. Ер нь бол энэ хэсэгт Яоёрозу оюуны ямар өндөр чадвартай вэ гэдгийг харуулдаг. Чадвар нь өндөр IQ хүнээс илүү сэтгэхэд ялцчих бол гэж боддоо. Тэгээ Бакуго Киришима Каминараа гурав явж байхад Бакуго руу гинт тарина. Киришима урд дуур норж хамгаалаад эв авгүй зажилсан багшгүй зүйл болоод төгөрч байна. Түүний нэр нь Сэжи бөгөөд махан бөмбөлөг их чадвартай. Чадвар нь яа тийг бол ойлгоцсон те. За тэгээд нөгөө хоёрын урдаас дайрч байгаа мэд болж анхаарлыг нь сарниулж байгаад араас нь дайрч Бакугог ч гэсэн махан бөмбөлөг болгоод төгөргөн. Энэ үед Каминараа шинэ туслах төхөөрөмжийг ачаар түүнийг цахилгаанаар цохиулаад тэрний чадвараа арилдаг ба Бакуго Киришима хоёр босч ирээд нөгөө гарыг өстө байх болгоно. Ингээд түүний ургасан бүх хүмүүс нь хэвийн байдлаар орсноор мань гурав тэднийг хасч дараагийн шатанд таньцна. Харин нэг яагийн бусад мань талт хүнд нөхцөл байдалтай байх үед Аяма X-дэшээ лазераар бодсноор бүгд түүнийг харж нэгдүгээр цугларна. Ингээд багаар ажиллаж нэгэн бүлгийн дараагийн шатанд шалгарч чаддаг. Дараагийн шатны даалгавар нь аврах ажиллагаа бөгөөд террорист тадлаас үүдэн орсон барилгуудаас иргэд болж жүжигж буй мэргэжлийн шалгалагч нарыг аврах ёстой. Хүн бүр 100 оноотой бөгөөд 3-9 алхам бүртээ оноог хаасгаснаар 50-аас бага оноотой болвол хасагдана. Хоёрдугаар шат эхлэх бөгөөд сурагчид хүмүүсийг аварч хоригдох байранд өргөх, тэднийг эмчлэх, дахин уран усгээс сэргийлэх, нисдэг зэрэг бүх талбай бэлдэх гэдэл дор бүрнээ ажиллаж эхэлнэ. Харин шалгалтын дундуур Ганг орхико баатраар ахлуулсан террористуудын дүр эсгэгчид дайрч эхэлнэ. Сурагчид хүмүүсийг аврангаа халдагчтай тулдах хэрэгтэй болно. Тулааны дундуур Яро шиг их агаар удирддаг чадвартай сурагч болон Тодорокогийн чадвар хоорондоо зохицохгүй ба эндээ дургуулсан хоорондоо муудалцах хэдий ч сүлдээ ойлголцсон Ганг орхиг аюулгүй болгож нурангаас бүх хүмүүсийг аварч чаддаг. Ингээд шалгалтын 2 дугаар шат дуусч дүн гарах ба Тодороки, Бакуго, Яро шиг их 3-аас бас нь ер нь шалгалтанд тэнцдэг. Тэгээд шалгалтанд онц хүмүүст боломж олгох ба тусгай сургалтын дараа дахин шалгалт авахар болдог. Энэ үед дагууч нь нийт нэгэн төлөөдөө уулзгаар ирдэг. Нийт нэгний төлөө инх тайвны бэлэг тэмдэггүй бас ертөнц багаар баатруудад итгэх хэтгэлээ алдсаар яаж нурж унахыг нүдэрээ хараад гараа амгаа сууж байна. Чигараки бэлэн болтлоо хэсэгтээ нуугдах нь ойлгомжтой. Удахгүй хорон санаатны албаа хамгийн дээд эрх мэдэлтэй байгууллага болно. Миний ботсон бүхэн хэрэгжиж байна гэж зийнэ тална. Ингээд дагуучд нь шоронгоос гараад явж байхдаа Midoriya Баатрын төрөө нөмлөх авсныг хараад бахархна. Шалгалтын дараа сурагчид доктор байранд ирэхэд Бакуго Midoriya-г дуудаж уулздаг. Агуучтанаас хүчээ авсан мэдтэй. Нийт нэгэн төлөө бусдын хүчийг хулгайлж бусдад дамжуулж чаддаг. Тэгэхээр зарим хүн хүчээ өөр хүн дамжуулах боломжтой гэдэг нь ойлгомжтой. Агуучд манай хотод ирсэн цагаас хойш чи хүчтэй болж тэр хүчээ алдсан. Бас нийт нэгний төлөө ялсан өдөр хэлсэн үгийг ганцхан чил бусдаасаа өөрөөр хүлээж авч уйлж байсан. Үргэлж халбаа гэж бодож ирсэн хүн миний биширдэг үнд хүлэн зөвшөөрөгдөж явсаар өнөөдөр шалгалтанд энзэж харин би унлаа. Яг одоо энэ тулалтыг гээд тулдаж эхэлдэг. Тулааны дундуур агуучд ирэх бөгөөд анх чадвар үүсэн цагаас авахлаад өнөөдрийг хүртэлх болсон бүхнийг бас ягаад Midoriya 40 өвлүүлсэн бэ гэж бүх үннийг түнд хэлдэг. Бакугош нууцыг задруулахгүй гэдгийг амлдаг ба хамгийн хүчирхэг нэгнээс хүчийг нь өвлөж авчихаас хул дорой байж болохгүй. Сайжрах хэрэгтэй гэдэг. Ингээд дотор байрны дөрмийг зөрчсөн тул Айзава багш тэднийг шитгэн. Бакуго 4 оног, Midoriya 3 оног гэрээ баринд байж цэвэрлэгээ хийх хэрэгтэй болно. Удахгүй Баатрын төрөө үнэлэх авсан сурагчид хагас цагаар агентлагуудад ажиллаж цалиа авах боломжтой болно. Айзава багш зөвлөгөө өгүүлэхээр UA Баатрын сургуулийн шилдэг бүрэг ангийнхантайгаа уулзуулдаг. Тамакен мэдлэгснээр сандраад эцсэндээ буруу араа зогсож байна. Дараа нээжирээ өөрийгөө танилцуулах ба араас нэгэн бүлгийнхнээс
хачаачаа асуулт асуугаад эхэлнэ. Айзаа багш уурлан үр дүнтэй зөвлөгөө өгч хуалах уу гэхэд Мирио өөрсдөө танилцуулаад нэгэн А бүлгийнхнийг нэгэн эсрэг 20 тулаанд дууддаг ба ингэснээр туршлагын асар хол байгаа ялгааг харуулж чадна гэдэг. Ингээд сурагчид хувцас солон бэлтгэлийн заалан нэрснээр тулаан амлана. Виторио шууд хурд гаран тулчдоо төшгөлтөл биеийг нэвт гараад явчихна. Ингээд Мирио хариу дайралт хийж эхлэх ба гэнэт газар руу орж алгамастаа Виторийг ард гарч ирэхэд Виторио хурдан хариу үйлдэл үзүүлж хөшгөлсөн ч биеийг нь дахиад нэвт гардаг. Ингээд Мирио Виторио болон бусад нэгэн А бүлгэрэндээ жинхэнэ алганы амтыг мэдрүүлнэ. Түүний чадвар нь нэвтлэх ба чадвараа бүх биеэрээ төвчүүлснээр юу ч нэвтэлж чаддаг байна. Виторио Гран Торино руу залгаж өөр дөр нь баатрын цагийн ажиллаа хийх хүсэлтэй байгаа гэсэн ч Гран Торино энэ удаа завгүй тул хүн хүлээж авах боломжгүй. Харин агуу хүчтэнгээс асуувал чамайг олон хүнтэй танилцуулж өгч чадах байх. Жишээлбэл өөрийнхөө хуучин туслах байсан үнэтэй ч юм уу гэж хэлдэг. Сцен сүлэгдэхэд ажилтан болтой нэг эмэгтэй орж ирээд Ноёнтоо бидний мөрдөж байсан хорон санаатны бэлтгэлийн залуу удирдагч аваахаа тодолж эхэлсэн. Хорон санаатны холбоотой холбогдсон бололтой гэж хэлдэг. Ингээд хорон санаатны холбооны нуугдж буй баринд Twice аваахыг дагуулж ирснээр 3 дахь бүлэг дуусна.